За, орой мэндий. Зүүн салаанд 48 м3 цэвэрлэгээ боломжтой дээр ирсэн байна. Өчтөрхөн цас орсон. За, тагнуудын онгол гэж үздэг. За, өнөөдөр Томо инженер маань хэрэглэгчлүүлэн за шинэ хэрэглэгч нартай за өвлийн бэлтгэл ажлын заавар зөвлөмж хөрвүүлж байгаа. За уус авсаад янз ажиллаж. Наад хөрөмжний ажиллагаа. Чи 7 хоногоос хүүтэр гэсэн байсан шүү дээ, тийм ээ? Тий, хүүтэр гэсэн байсан. За энэ хизээ суулгасан станц үлээ. За энэ 2022 оны 10 сард суулгасан станц. Орт хөлөг өнөөрөг үзэж байгаа. За энэ ингээд хоног 48 м гүг хоног. Тус их ажилладаг. Төхөөрөө 48 м дээр ингэж байгаа. Авах ганц маань зүүс таг ажиллах. Төгөл амрал. Хоногын сувл. Тэр нөгөө тагнуудын ч сонголгоч. Сувл ахмадын сувл тийм ээ. За 48 тонноос цэвэрлдэг ийм байгууламж юм байна. Уус авсаад янз ажиллаж. Энэ одоо шууд ингээд өсч ядаж таач. Энд чи одоо 3 блок юм биш үү? Тэгэхээр энэ чи нэг шугамар төв шугамар бохор нэрж байгаа л гэдэг. Тий, нэг шугамар эндээ тийм өрөө удаач юм чинь. Энэ манай толгоос задаа цагсан дараа гэчихжээ. За тэрийг үзээ л та тэгвэл. За нэг таг. Уус авсаад. Энд чи одоо тэр өсөглөх болоогүй мэдээж. 7 хоногс өдөр сурахтай байсан шүү дээ, тийм ээ. За энэ ингээд хөөрөл болгоо. энэ толгоос нар маань эндээс ингээд барилгын үтсэн шугам орж ирж байгаа. За эндээс 3 садаадаа наашаа гэж орж ирж байгаа. Энд хөрөмж ба нэмэгдээд гүн цэвэрлэгчтэй ягаан туягаар халдрагуужуулагч гэсэн хоёр нэмэлт ханагдлалтай цэглээ авах гэдэг. За тэрийн ажиллагаагийн тайлбарлуул. Энд ихтэй том станц учраас тийм юутай байна шүү дээ, тийм ээ. Нэмэлт юмтай. За одоо энэ ингээд намын Энэ баас юм. За эндээс ингээд хатчих масаа энэ хөдөлгөөн очиж байна. За эндээс наа. энэ тунгаагуураас нь. Энэ дээр тунгаагуураас. Кананаас ч цаашаа гарч байгаа шүү дээ. Яа. Энэ самнаас ингээд. За энд бол ингэж хэмжээнд бас орж ирж байгаа. Аа. Нөгөө блокнуудын ч гэсэн үү. За одоо энэ яг. Энэ өөрөө ингээд эхний нэг 10 см-тай хөдөлгөөгөө доош олохоор яг үндсэн цэвэрлэгийн юм хийгдэж байгаа учраас яг ингээд бүтээх хот хөдөлгөөнгөө камераас фотограф цэвэрлэх аттай босчихж байгаа. За тэр энэ блокнууд нь мэдээж ажиллагааны адилхан юм чинь бас адилхан байгаа шүү дээ, тийм ээ. За. Энэ өөрөө тунгаагуурын хэсэг. Хөдөлгөөн багтай. Загаас яа. За одоо энэ усан ахаад тийм нэмэлт дахиад тэнд хоёр байгууламжийн дээр цэвэрлчихэд байгаа шүү дээ, тийм ээ. Станц маань ерөнхийдөө дулаан авдаг багтай гав шиг харагдаж байна, тийм ээ. Цам маань гэрээсээ байхгүй. За одоо эндсэндээ шууд өтгий ялагдсан маань. За ийм ус болж ийм хэмжээний цэвэрлэгээ сайтай байна гэсэн. Одоо ингээ асгаад хатахаар энэ агуу яг ингээ мэдэгддэг. Янз бүр зүйл. Бараг уух юм шүү. Арай боллоо. За мэрэгжлийн хүн мэдж байгаа альгүй тэрийг. За. Одоо ингээ камерууд ханаг өөр гэсэн үүрэгтэй. Одоо энэ камер нэг тодорхой хэмжээний лаг ингээ дээрээ байгаа. За энэ маань бас нэг лагийн камер. За аварын камер. За ихний үед авах камер. Биологийн цэвэрлэгээ хийж байгаа биологийн камер. За энэ ингээ тунгаагаар гэсэн. Эндээсээ цэвэрлэгдсэн ус нэг авдаг. Одоо хэвлэгөө гэсэн. За өвөл одоо нөгөө хүмүүстэй хандаж өвлийн бэлтгэл ажлын заавар зөвлөмж. За өвлийн заавар зөвлөгөө гэх юм бол яа нөхөө. Энд хөрөмж өөрөө ингээд тодорхой хэмжээний байнга тасалгааны температуртай ус орж ирээд дотроос нэм халуун агаар уус авсч идэг. За энэ маань болохоор нөгөө цаан цохох шалтгаан болох гэдэг. Хагны битүүмж жоохон муу ч юм уу хэрэг байх юм бол одоо энэ хоёр мас ингээд цангахгүй бац. Тийм бай. За энэ дээр ингээд цангаж байна. Хагны битүүмж жоохон муу ч юм уу зай завсар гаргахлаар тагаар цан цохох гэдэг. Тэгэхээр би юунаас болоод нэхлээр цас ороод хайлаад урс сонгуут нөгөө төхөөрөмжний гадна талаар ингээд
хөлдөж эхэлнэ. Тэнгүүд нөгөө хөлдсөн ус маань ингээ жоохон овоогоод эхэлнэ гэж юм. Эсвэл зай завсар гарч байгаа. Дахиндаа зай завсар гаргаад. За тэгвэл бас цасын цэвэрлэх юм байна тийм ээ. Ерөн Засын тодорхой хэмжээний цэвэрлэн. Тэгэхдээ нэмэлтээр ямар хучаад гадна талаар нь бүтээчих юм бол хөрөмжн дээр ямар нэгэн цанц авах юм эрсдэл гарахгүй гэсэн. За тэгвэл эцсийн шатанд нь одоо ямар ус гарч байгааг энд харж болох уу? За энд бол болохоор за энэ бас ингээд энэ гурван болоодоос гарч ирсэн саяны цэвэр уснуудыг энд хоригдоод дахиад цэвэрлээд явуулсан. давтан цэвэрлээ. За тэгвэл утгаалыг харуулж чадах уу? Энэ дээр бол гүр юм байна. Одоо энэ чинь мэдээж цаанаа нэг камераараа дамжиж цэвэрлэж орж ирж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм байна. За. За өөр одоо хүмүүстэй Ард олдолтой юу байгаа? Эндээс гарч ирсэн бүх уснуудыг одоо уултраа ягаад байгаад ийм салдруулах зорилготой юм байна. За энэ дотор маань юмнууд хураацсан баг шиг байна. за. Энэ одоо ингэж харуулдаг тэр доор харуулж байгаа. Энэ дотор болохоор ийм ил ус байна. За. Битүү холболтойтой тэрэн доор ийм лазерын одоо гэрэл камер гэх юм уу тийм тустай байна. Зур ус дамжиж өнгөрөх зорилготой. За. Тэрэн дээр орж ирж байгаа үндсэндээ халдваргүйжүүлэлт хийгдээд. За энд энэ болохоор яг эцсийн шатны ус эндээ хоригдлож байгаа гэсэн. За одоо нөгөө саяны бөөрөлгөөс наашаа усмаа энд дамжиж орж ирж байгаа. За энд болохоор хөрөмж нөгөө хоног 48 м куб хөрс цэвэрлэдэг. Энд болохоор 7.5 тонны том янгс байгаа гэсэн. Энэ янгс ямар хүчтэй юм бэ гэхээр энд байгаа моднуудыг устгаан ашиглах зорилготой. за. Дахиад ашигладаг гэсэн үг. Аваад энийгээ устгаан ашиглах гэсэн. Дагоон байгууламж. Хүн энд бас юм моднууд байдаг. Энэ моднуудыг одоо энэ ногоон байгууламж дөнгөж моднууд нь зохиож эхэлж байгаа. За тэгэнгүүт энд гарч иж байгаа бүх моднуудыг үндсэндээ энэ 7.5 тонн усаараа эргэлдүүлж одоо дахиад ашигладаг. дахиад ашиглаж ногоон байгууламж устгаанд ашиглах. Ямар гоё юм бэ? За. За нэг юм Энд чи одоо нөгөө байна. малын аргал хомоолыг хайдаггүйтэй адилхан. Тий шууд бордоо болж байна гэсэн үг үндсэндээ. Ахын бохирыг цэвэрлээл Буцаагаал мод дахиад ашиглаад ирэх гэсэн үг шүү дээ, тийм ээ. За. 48 тонн ус хэмжинэ л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм модныхоо устгаан цэвэр ус ашиглахгүй шууд бордоотоо ус ашиглаж байна л гэсэн.